Хутагтын аялгуу. Юмны учир зохилдолгоо гэдэг тун сонир. Өндөр алтай хангай нутгаас урагшлан тал хээр говь нутг руу зүглэх тусам мандаж байгаа нар нь томроодож байгаа юм шиг хорвоо ертөнцийн юмс үзэгдэл ааж уурч удаашраад амгалан тайван болоод байгаа мэт санагдсан сонио. Харах нүдний хараа өнцгөн тавигдаж амьсгал агаар уучрна. Бэлчиж байгаа мал сүрэг зэрэглээтэн харагдах айл амтан салхи хуруудан яваа тэмээн сүрэггээд бүгд л аажуу уужуу. Ийм л орчлон ертөнцийн буйдхан хязгаар нь говийн догшин хутагт дулдуйтын данзан арвж агаараа овгулсан дорн говь аймаг. Манайх ч бол боржигдтэй шүү дээ манайх. Одоо боржигн аялга гэдэг одоо манай хой талын сумдаар байдаг. Далан жаргалан айраг, далан жаргалан тэгээд говь сүмбэрч одоо манай сум байлаа шүү дээ. Одоо говь сүмбрээд эдэр бол боржигн дуу их дэлгэрсэн. Одоо манай дунд говийн одоо боржигны баг хатан хааж гэмээр одоо Үлзий бат гээд дуучинч бас тэнд ажиллаж байсан. Яг боржигн дуун дээр. Тэгэхэд одоо боржигн дууг бол говь сүмбрээд их сайхан дуулд юм байна лээ. Тэгээ манайд ч гэсэн бас байгаа энэ далангаад юугаад айргаад эдэр бол бас боржигн байгаа. За манай нутагт бол төлхөө одоо төв халах дуунууд бол дуулагддаг. Гэхдээ ер нь бол Дорногов аймгийн маань хой талын 5 сумд бол боржигн одоо ийм сумдуудтай. Тийм учраас боржигн одоо ийм уртын дуу бол түгээмэл байдаг. Тэгээ говийн ноётын дуунуудаас бол маш олон зохиол бүтээлүүд бас байдаг. Тэрүүгээрээ бас арай онцлог. Дорнын говьор Монгол ардын аман бэлгийн уртын дуу, богины дуу, ерөөл магтаал, хэл зүг, түргэн хэллэг зүйр үгээр маш баян. Магадгүй олон мянганы туршид үрээ сүр дуламжлуулан залгуулж явсны учир шалтгаан энэ буюу. Өнөөдрийн Монгол өв соёл нэвтрүүлгээрэн зохиосон эзэн тодорхой зарим нэгэн уртын дууны талаар сонирхуулъя. Хурмс тэнгэр гэдэг дуу бол манай говийн дагшны утагт хотгтын маань 7 настайдаа зохиожсэн тийм дуугаа. За өөхтүүхэн гэх юм бол хотгт маань аавтайгаа хамт хошууны ноёны найранд очсон байдаг. Найранд очих үед утагт маань үүдэнд ноён маань хоймор сууж исэн. Тэр хугацаанд болохоор яасан бэ гэхээр хур бороо орсон. Хур бороо орох үед хоймор цууга ихэс дээдсүүдийн дээрээс бороо тусалчихсан бол үүдэнд цууга утагтын маань дээр бороо туслаагүй. Хурмс тэнгэрийн одоо энэ бадаг буюу үйлэн гараад бороо орохын цагт үүдэн гэмийн хоймор юуны ялгаа вэ? Үйл нь ирээд өгөхийн цагт хөгшин гэмийн залуу юуны ялгаа вэ гэж хэлж энэ хурмс тэнгэр гэдэг дуу маань ер нь бүтсэн гэж үздэг юм аа. Үүдэн гараад бороо орохын цагт үүдэн гэмээр хоймор юуны ялгаа байна вэ? Үйл нь байгаад өгөхийн цагт хөгшин гэмээр залуу юуны ялгаа байна вэ?
Данзан арвжаа хутагт Монгол төвд хэлээр 1000 шахам шүлэг дуулал зохиосон гэх боловч өнөө үед 400 гаруй шүлэг зохиол нь баттай мэдэгдээд байна. Олон түмэнд ихэд алдаршсан зохиолын тоонд өрхөн хонгор, салж ядах сэтгэл, сэргэлэн зантад цагаанаа, духтай хурдан хүрэн, ертөн завх хайн жам, үлэмжийн чанар, ичиг гэх зэрэг дуу шүлгэн орно. Үүнээс дууны бүтээл 100 орчим буй. Хутагтын дууны бүтээлүүд тухайн үеийнхэн ардын дууны уламжлалт хэв маяг хийгээд шинжилгээг тун сайн хослуулсан нь харагддаг. Данзан арвжаа бол бүхчим нийгэмд сэрүүн салхийг сэнгэнүүлж, нам гүм талд яруу дууг хангинуулж, бүх нойрмог амьдралыг сэргээн долгиулж байсан авьяас бэлэг төгөлдөр нэгэн байлаа. Ер нь уртын дуу гэдэг бол хүн янз л хэлдэг. Одоо өв соёл бол одоо мөн л дөө өв соёл гэж одоо улсууд их ярьж байгаа. Ер нь бол монгол хүний л бахархал. Одоо өөр гадаадынхан бол одоо харин сурах гээд их оролдож байгаа юм байлаа гадаадынхан. Япон одоо Америк ч одоо сурах гал байгаа юм шиг байлээ. Тэгтэл яг монгол хүн шиг тэгж энэ сайхан авиаг ингэ зөв гаргаж одоо л ингээл уртын дууны тухай ярих талд одоо авианы сүлжээ одоо авианы одоо томолт эдэргээл тэгээ ярьдаг. Яг л одоо тийм юм да. Энэ авиануудын л одоо учрыг олох. Тэгээд тэднүүсийн одоо тэр сайхан уртын дууны аялганда тэр авиануудыг сайхан нийлэмжтэй одоо урч өгөх тэр л одоо байгаа юм. Тэгээд хамгийн гол нь бас амьсгаа урт байж. Тэгээд тэр сайхан дууны эвийг олж тэр эгшгүүдийг хооронд нь холбож ингэж дуурч өг. Тэгээд тэрийг бол монгол хүнээс өөр хүн бол нэх бас бараг чадахгүй байхаа. Би бас нэг жоохон өнгөрч ярмаар байна. Тэгвэл яг юу бас нэг 16-7 орноор явсан юм а би. Тэгэл харж байхад бол ер нь бас сурын мурыг л гадаад явж явах чи бас усууд ирнэ. Тэгэл оролдох чинь бол ерөөсө хол штэ. Уртын дуу яхад ч одоо нэг жаахан шаргаа гэл ингэж шаргаа гэдэг аваа ерөөсө байхгүй. Шаргаа гэл ингээд тугаад байна. Тэгээ тиймэрхүү өдөр бас их хол юм байдгийн бэ нэлээ. Тэгтээ бас Япон, Хятад эдэр чи бас сураал дуулдаг юм байл. Энэ бол Дорногов аймгийн музей сургалт судалгааны дэргэд үйл ажиллагаагаа явуулах эвийн их шиг уртын дууны дугуйлангийнхан 20 гаруй үсгүй. Монголын өв соёлуулсан уртын дууны олон хэлбэрийг зааж сургана. Ёстой л 8 настай балчираас 80 настай буурал бүгдэлд суглана. Урд цагт унаг тамгалах, хурим, гэрийн найргээд олон баяр наадмаас уртын сайхан дуугаан сурах боломж илбэг байсан бол өнөөгийн цаг хугацаатай уралдах ертөнцид ингэх боломж тун хомс. Театрын дуучин байсан. Тэгээд дуучныхаа хажуугаар бас хүүхдүүд сургадаг байлаа.
Тэр чи одоо 2003 оноос л хойш одоо театрынхаа удирдлагт хэлээд би одоо нэг хүүхдүүд ингээд дугуйлаа ажилуулъя театр дээр гэсэн чинь зөвшөөрсөн. Тэр нь яасан бэ гэвэл улсууд одоо танд хүүхдээ шавь оруулъя гэд ирээд исэн байхгүй юу. Тэгэхээр нь би чадахгүй юм багшич биш гэд эхлээ жоохон яажсэн. Тэгээ хүүхдүүд олон ирээд байхаар нь би ер нь яагаад чаддгүй юм гэж бодоод бас үүрэгтэй ч юм шиг бодогдоод. Ер нь нэг үүргэл гэж бодоод идэл та би бол түүнээс нэх их багшлах дуртай даач биш. Тэгээд одоо музей дээр тэтгэвртэй гараад музей намайг одоо уртын дууны багшаар ажиллаа гэж хэлсэн. Тэгээд тэр чи одоо 2014 онд то яг энэ өрөөнд ингээл хүүхдүүд аваад эхлээд хүүхдүүд аваад ажиллуулсан. Тэгээд дараа нь одоо хүмүүс ирсэн залуучууд, хүүхнүүд, харцуул одоо тийм залуучууд ирсэн те. Тэгээд настай улсууд ч ирсэн. Тэгэл янз насныхан байгаа. Тэгэл ингэж одоо дугуйлан нээж ажиллаж байгаа да. Манай уртын доо маань анх музей дээр хичээлж эхэлсэн. Манай эмээ музей дээр ажилладаг гэсэн. Тэгээд би хичээлээ таарж ирээд эмээтэйгээ хамт музей дээр байж хаад уртын доо хичээлэнгүүт нь ороод унтчихдаг хүүхдээсэн. Тэгээ уртын доо айгуу тийм одоо тайвширлыг тэгээд айгуу тийм гоё мэдрэмж төрүүлдэг байсан учраас уртын дуугаар сонирхож тэгээд дуулж эхэлсэн байгаа. Сургуульд бол би ганцаараа дуулдаг. Тэгээд уртын дугаараа бол улсын тэмцээнүүдэд яваад тэргүүн байр шагналуудыг бол авдаг. Хангори салхинда дугуулан бол 30 гаруй хүнтэй. Тэгээд дугууланд бол орж ирж суралцъя гэсэн хүмүүс бол маш их байдаг ч гэсэн нөө өөртөө чадахгүй гэдэг айцаад авч чаддаггүй. Тий. Жохон зоригддаг. Гэхдээ тийм байсан ч гэсэн хүмүүс зах тухаасаа бас аягүй их ирдэг. Ирээд сурдаг. Тий. Би тэр ч гэсэн бас анх бол чадахгүй л гэж бодож байсан. Чадахгүйгээд бас олон жил явсан л та. Тэгээд яалтчгүй аавынхаа дууны уралдааныг зохион байгуулахлаар өөртөө дууг нь мэдэхгүй байж уралдаан зохионо гэдэг бол үнэхээр утгагүйсэн байсан. Тэгээд би тэр дуугаа сурах гэж орж ирээд зөвхөн энэ хоёр дууг сурчаал гарна гэж ингэжсэн хүмүүс ч одоо өнөөдөр ингээд 4 жил орчоод явж байна. Ер нь бол манай нэг урья байдаг юм манай уртын дууны дугуйлангийн урья. Тэгээ 8 настай болчраасаа 80 настай буурай хүртэл уртын сайхан дуугаан дуулъя гэсэн нэг тийм урья байд юм л да. Тэгээд яг насныхаа л ирдэг. Би бол нэг шалгаж бариад тэгдэггүй. Ер нь нэг зар мар тавьдагчгүй ер нь намар мамар одоо хүүхдүүд ингээд ирэхэд би бол нэг шинэ хүүхд аавна гээл нэг усууд зар тавиал идэг штэ. Тийм юм ерөөс огт яадаг. Тэгэл өөрсдөө л ирдэг. Тэг нэг шалгаж бариад чи тэнцэхгүй мэдсэхгүй ш гэдэг. Тэгэл аваад энэ солгоо хоолойтой хүүхдийг хүртэл би бас зүгээр одоо дуулдаг болгосон. Эвийн гих шиг уртын дууны дугуйланд ирчүүд тун ховор ирнэ. Ирсэн нэг нь төдийлөн удалгүй явчихдаг гин. Энэ ч тодорхой учир шалтгаантай биз. Гэхдээ л Монгол эр хүний шалгуурыг тогтоосон айхтар үг байх. Найранд 3 дугаараатай, наадамд 3 даваатай гэж. Морин дил дээр уртын сайхан дуугаан дуулахад талын жавар үргэж, хиймэртэй дуулахад гэр дүүрээд л явчихдаг да. Хүүхнүүд л голдуух ирээд байдгийн. Эрчүүд бас ирэх нь ирдэг юм ба. Гэхдээ эрчүүд жоохон залхуу юм болов гэж боддгийн шүү дээ. Тэгээд нэг хэсэгхээ хугацаанд байж байгаа тэгээд яваад өгдгийн. Бас эрчүүд байгаа тэгтээ ганц хоёр. Тэгтээ сая бол ерөөсөй байхгүй байсан. Дандаа хүүхнүүд байсан. Эрэгтэй улсууд ч одоо сайхан хүмүүнсэн хоолоогоор л дуулаад. Тэгээд эрэгтэй хоолой гэдэг чинь бас өөр штэ тийм. Эмэгтэйг бодвол эмэгтэй хоолой бол яах вэ? Сайхан уянгалаг, эрэгтэй сайхан одоо тийм дөнөгөрч гэх юм уу? Одоо тиймэрхүү дуулаад ингээд тэр хоёрын
одоо хослол бол их гоё л доо. Эрэгтэй эмэгтэй улсууд уртын дууд бол сайхан л байдгийг. Би бол тэгж санддаг. Уг нь сонирхдаг залуучууд их байдэ. Гэхдээ гол нь юу адаг вэ? Ирээд нэг эхний нэг ганц хоёр хичээл дээр суугаад айгүй амархан шантраад ах шиг санагдаад байгаа. Тэгэхээр бас эрэгтэй хүн ер нь тийм юу нэг тууштай эсвэл биш байгаад байна уу? Яаж юм? Би одоо эмэгтэйчүүд болохоор нөгөө илүү нөгөө өв соёлын юундаа болохоор илүү нөгөө нэг цаг гаргаж бас чадчих л байна л да. Үе тэнгийнхаа хүмүүс тандаж хэлэхэд Монголын маань бит бус өв болсон. Уртын дугаараа та бүхэн маань хичээллээд үзээрэй. Тэгээ Монгол хүн л юм бол одоо уртын дугаар бол заавал нэг дуутай байхад бол зүгээр гэж хэлмээр санагдаж байна. Найранд 3 дуутай гэж ярьдаг штеп. Тэрний нэг нь уртын дуу байвал их зүгээр байх болоо гэж бодож байна. Одоо бидний сонроо милаах дуу бол цэвцгэр хурдан шарга хэмээх айзан уртын дуу. Энэ дууг зүүн зүгийн гаралтай гэдэг. Цэвцгэр хурдан шарга гэж хурдан шарга морийг хэлэх боловч амраг хайрыг илэрхийлсэн дуу юм. Ер нь Монгол ардын уртын дуу бол хүний хорвоогийн түмэн зүйлийг багтаадаг гүн ухаан билээ. Одоо уртын дуу гэдэг маань өөрөө одоо Монгол улсын одоо үн цэнтэй өв соёлын нэг. Тиймээс бол Монгол хүн болгон одоо уртын дуу дуулах, сурах, сонсох тийм ээ ийм өсөл эрмэлзэлтэй байгаасаа гэж боддог. Ерөөсөө Монгол хүний цуснд нь байдаг ямар ч монгол хүн бол уртын дууг бол дуулж чаддаг. Одоо хамгийн одоо үн цэнтэй зүйл юм болов уу? Тэгээ дээрээс нь бас монголчуудын хамгийн нөгөө эрхэмлэж авах нандин өв соёлын нэг гэж боддог доо. Цэвцгэр хурдан шаргыгаан цэлмүүлэн засаж унал тайдаа. Цэвэрхэн гол шиг айлтайгаа минь үзээ. Цэнгэж хүүрэн хэдмэн бахтай л байна. Бага юм уу да зэ. За та бүхэндээ говийн тагш ноёс Данзан Равжаагийн зохиол Цэвцгэр хурдан шарга гэдэг дуулъя. Цэвцгэр хурдан шаргараагүй туулах минь бахтай шунгэ цэжиндэ 산소 хүрнэх минь бахтай шунгэ Дорногов аймагт уртын дууны өв соёл нь өнөө цагт ийхүү буухайлан өртөөлж явна. Харин энэ нутгийн нэгэн сайхан хуугч, ая зохиогч нь Чойн Банзрагч хэмээх эрхэн байлаа. Дэлгэрэх сумын харьяат түүний зохиосон олон арван дуу дуулагдж байгаагаас Алтан говийн унаг, бүргэд хоншоортой бор, Монгол уртын дууны өв санд хүндтэй байр суурийг эзлэнэ. Түүний огтч аавынхаа үлдээснийг үргэлжлүүлж явна. Бага байхасаа ер нь авьяастай, хууран дуртай,
тийм хүүхэд байсан гэж зон олон ярьдаг байсан. Тэгээ 17 наснаас эхлээд одоо анхныхаа аяыг зохиосон байд юм аа. За тэгээд тэр залуу наснаас ахуулаад урлаг соёлд одоо өөрийн одоо бүхэл биеийг одоо зориулсан өөрийн оюун ухаанаа зориулсан тийм хүн байсан. Манай аав бол Алтан говийн унгыг 1960 онд зохиосон. Тэгээд өөрийнхөө нөгөө хурдан морь, уул ус, говийнхоо байгалийн сайхныг дурсан санан энэ аяыг бол зохиосон байдгийг. Дорногов аймгийн Дэлгэрэх сумын уран сайханч хүн хамгийн анх энэ дууг дуулж ирсэн. Одоо тэр нь бас радиод бичигдсэн байт юм байна лээ. Өөрөө бага наснаасаа хөдөө өссөн. Тэгээд хөдөөнийхөө тэр нөө сайхан байгаль, хурдан морь тэр бүгдийг л санд урсчил тэгжэл зохиосон байх гэж бодож байгаа. Банзарагч багшийн дуу, бүтэн дуунууд бол одоо бүр хүлээн зөвшөөрсөн. Одоо би Жансан Норгог ярьж яхахыг сонсч байсан. Одоо бид нар одоо Дорноговийн банзарагч шиг одоо Алтан говийн унгыг зохиосон банзарагч гой шиг уртын дуу зохиохгүй юм бол ер нь уртын дуу зохиогоод яах юм гэд нэг тийм яриа байсан. Тэгээ тэр том зохиолч тэгж ярьж байгаа юм чинь тэгээд ер нь ойлгомжтой л байх гэж бодож байгаа юм. Уртын дуу бол яалтчгүй Монгол хүнд бүр цаанаас нь зориулагдсан юм шиг тийм л сайхан. Сонсох, дуулах тэгэл сонсоход хүртэл хүн яаж уярдаг үлээ те. Энийг сонссон хүн ер нь уярахгүй хайлахгүй байхын арга байхгүй. Уртын одоо 2 дууг зохиосон байдаг. Мөн зохиолын дуунууд, бүжгийн аянууд,
жүжигийн ая гэх мэт чинь маш олон тийм одоо бүтээлүүдийг төрүүлсэн байд юм аа. Анх уртын дуу дуулах болсон шалтгаан яг аавынхаа 2 дуу сурах гэж бит хоёулаа хамт дууланд орсон. Тэгээд яг уртын дууны их гоё таалагддаг юмны нөгөө техникүүд нь яаж дуурдгоо тэр аваа гаргаж байгаа тэр нь ингээ бусад дуунаас их илүү онцлогтой сонирхолтой байсан. Ер нь урд нь ингээл уртын дуу сонсч байсан боловч яг нарийн тэр техникүүдийг ерөөсөө мэддэггүй байсан байлээ. Тэгээ яг ингээ сураад эхлэхээр одоо тэр ялгааг нь ялгаж ойлгодог. Тэгээ тэрийг ингээ хийх тусмаа ямар хэцүү, ямар одоо тийм бэрх техникийг тэр хоолоогоор хийдгийг ингээ сурахаар их сонирхолтой байсан гэх юм уу да. Өөр бусад дуугаас тэр нь илүү онцлог. Өөрийгөө хоншортой Энэ уудам говь нутаг энэ л өвөлжөө хавржаан дунд уртын сайхан дуунууд минь зохиогдож өнөө хүртэл дуулагдсаар явна. Энэ нутагт яваад анзаарсан зүйл бол ардын өв соёл, түүх уламжлал, үүх түүхэн үрээс үр туламжлуулан явсны үр дүнд Монгол улс, Монгол хүн, Монгол чигээрийн үлдэжээ гэж бодмоор. Уртын сайхан дууны маань үг, утга, шуранхай, түрлэг бүхэнд өв соёл маань шингээстэй болохоор түүнийг үргэлжлүүлэн үлдээхэд хүн бүрийн их багын оролцоо хамгаас чухал гэдэг нь харагдана.